Сайн бацхан өрхмөнд үзэгчтэй манай бэлгүүн ус товчоо подкастын маань ээлж дугаар үзэгч та бүхэнд өөрөхөд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн дугаараараа Монголын түүхийн ер нь их байдаггүй. Тэ багш ер нь бол тийм байгаа ш тэ. Энэ уншижсэн материалууд дээр бол ер нь таны өнөөдөр ярих Алтан ордны хаан тулсад ер нь Монголын эзэнт гүрний зах хязгаарын эзэнт улсуудад юу болоод байгаа талаар за тэгээд тэнд байгаа улс орнуудын хаад ван ноёдын бодлогын талаар бол нэг байдаггүй. Энэ түүхийн маш ховор гэх юм уу те их сурвалжуудыг бүтээж хийж байгаа. Бараг магадгүй миний мэдхээр ганцхан машин л хийж чадах энэ подкаст ээлж дугаар үзэж та бүхэнд өргөд бэлэн боллоо. За бид нар бол мэдээч уулын подкастыг тогтвортой үргэлжлүүлэх сонирхолтой байгаа боловч бас маш олон хүчин зүйлээс болоод зарим дугааруудын 7 хоногуудын гарах зай айгу холдоод байгааг бас ойлгож байгаа. За мөн дээрээс нь үзэгчтэй маань яриад байгаа бас нөгөө татаа авах товчийг нэгэд өгөөч гэдэг байгаа нь ягаад болохгүй байгаа вэ гэхээр бид нар нөгөө сүүлийн үед подкастнда зөвхөн нэг аял хийсээ илүүтэйгээр олон аюудыг ашигладаг болсон. Энэ бол нөгөө copyright гэдэг нийгэм тавьчихаар автоматар нөгөө бид нарт өгж байгаа эрхээ татаа авалтыг нь YouTube зогсоочж байгаа учраас энэ нөгөө бидний шийдэх асуудал бас нэг тийм болоод байгаа юм байна. За тэгэхээр тэрэн дээр бас цааш та анхаарна гэж найдаж байгаа. За мөн дээрээс нь манай үйл хэрэг дэмж үзэж та бүхэн лайк, share, subscribe тавьчаа заавал дараарай. Та бүгдийн даалт за мөн дээрээс нь та бүгдийн маань илгээж байгаа энэ donation буюу доор дансанд байгаа бяцхан donation маань бидний бас дараагийн үйл хэргийг тасралтгүй урт хугацаанд үргэлжлүүлэх бас том түлхэлт болж байгаа юм шүү. Та бүгдийн маань дэмжлэг биднэрт маш их хэрэгтэй байгаа юм шүү гэдгийг үзэж та бүхэн маань ойлгож байгаа бодогт итгэж байна. За ингээд энэ удаагийн дугаараа эхлүүлье. За багш өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. За багш өмнөх дугаар дээр бол Алтан ордны хаан тулсын талаар ярьсан тий. Тий Алтан орд. Ногоо гэдэг нэг зүч хааны ач. Зүч хааны 7 дугаар хүү Боол Баатрын хүү Нагай. Зүч хааны ач гэсэн үг шүү дээ. Энэ нөхөр чинь Трансилван руу очиж түүэж хайсан шүү дээ. Тий. Энд чинь нөгөө нэг Ахмад хүүдийн аян дайнаас хойш гэж барыг би хараад байгаа шүү дээ. Нөгөө Европ руу хийж байгаа дараагийн том довтлогоо ирчээд байгаа. Яг зөв. Ахмад хүүдийн аян дайн дуусчихад Ногойг баруун хязгаарын Дунай мөрний харуулаар тавьсан байсан байхгүй юу? Багт өөрөө явсан юм шүү дээ. Тий, харуулаар тавьсан байсан. Тэгээд Дунай хүртэл ухрах тушаал уул нь Балгаар дээр тавьсан байхад нь бат ухраад тэгээд өөрөө яаж ийн ижил мөрөн рүү очсон. Тэгвэл Дунайн стратегийн газрыг наашлуулах даалгаврыг Батхан өгснөөс болж Карпат руу ойртож ирээд одоогийн Латв, Литва дээр аваачаад зогсчихсон байсан хүн чинь Дунаагаас татагдчих штэ. Тэр чинь Ногой байсан байхгүй. Тэр чинь зэрэг Ногой чинь ер нь баруун хязгаар дээр бол нилээн бужигнуулж явж исэн мөн туршлагатай хүн байхгүй. Ногой. За өчтөрийн өмнөх подкастаас эхлээд уул манайх ч Ховлын хааны үе явж байгаа. Тий. Тэгвэл тэр чинь Монголын түүх яваад байгаа болохоос Ховлын түүх учраас бас бусад бусад газар улсууд тэр Цагаатай улс байна, Ил хаант улс байна, Алтан ордны улс байна, Юан гүрний нутгуудаас ингэж болж байгаа үйл явдлуудын талаар үргэлжлээд явж байгаа тийм шүү. За өмнөх дугаар дээр бол Алтан ордны талаар ингэ ярьсан. За энэ удаагийн дугаар дээр болохоор энэ удааг ер нь ийм байгаа юм. Монголын эзэнт гүрэн, Алтан ордны эзэнт улс, Их Юан улс, Ил хаант улс, Цагаатай хаант улс гэдэг ингээд хуваагдсан байгаа юм. Тэгээ бүгдээрээ л монголчууд захирж ирсэн болохоор бусдыг нь та нар яах юм бэ гэчээд нэгийг нь занимаалтаад яриад ээж болохгүй шүү дээ. Бүгдээрээ л монголчууд дайын дэлхийг захирж исэн болохоор энд байсан Монголын хаад яаж исэн бэ? Алс өрөндөд байсан буюу Христийн шашныг захирж байсан. Европтой хэлж исэн монголчууд нь ямар бодлого явуулдаг байсан. За тэгвэл исламд ноёлцсон байсан монголчууд нь ямар бодлого яаж исэн? Яаж оршин тогтнож ямар бодлого баримталж исэн? За тэгвэл Түркистан буюу их Туркийн түргэнцний газар нутгаар ноёлцсон байсан энэ монголчууд нь ямар бодлоготой яаж явж исэн бэ? Аз твд байсан нь яаж исэн бэ? Энд чинь дэлхийн ертөнцийг ингээд хуваагаа захирцсан. Гэхдээ яг задарцсан л та. Тий. Тэгэхээр энэ тэнд бас яаж исний бусдыг нь үлдээж болохгүй. Нэмж хэлэхэд зүгээр түүхэн үнэн би зүгээр өнгөрүүлэх гэж байгаа юм биш, хөөргөх гэж байгаа юм биш, зүгээр түүхэн үнийг хэлье. Өнөөдөр дэлхийд 197 улс байдаг. Олимпиад ороход 208 улс ордын. 205-аас 208 улс ордгийн. Нийт дэлхийд 197 улс байгаа. Улс үндэстэн болгон дэлхийд ноёлж чаддаггүй юм.
Харин Монгол үндэстэн ер нь дэлхийд ноёсон цөөхөн үндэстэн байдгийн. Бидний нөгөө мэддэг нэрнүүд л байгаа шүү Тий. Британи, Британи. Британи колон молон гэл ингээл яриул ярина. Дэлхийд ноёсон маш цөөхөн үндэстэн байдгийн. Гэхдээ үндэстэн болгон л дэлхийд ээлжлээд ноёлоод чаддаггүй юм. Маш олон үндэстнээс аягүй цөөхөн үндэстэн. Бараг ер нь 5 уран дотор багтуул их юм. 6 мурга байвал байгаа бах тий. За тий. Бүр 1 номерын том эзэнт гүрэн байгуулж үр хойч өв залгамжлал нь бараг 100-аад жил үргэлжилсэн энэ том үндэстэн бол Монгол юм аа. Өвгөрөө би нэг Монгол центрэст өвчний чинь хөдлөх гээд байгаа юм биш. Монгол одоо манай Монгол лаг Монгол номер 1-ийн намбаван манай Монгол ер нь бараг дэлхийг за ийм Монгол хүн бол ер нь өстой нэрэ бараг ер нь одоо дэлхийн хаан хүн юм аач гэдэг юм одоо 1 номерын өстой солиотой 1 номерын үндэстэн бидний хинч бараагүй мараагүйгүй би ийм нэг тийм одоо огшил төрүүлэх гээгүй Монгол центрист үзэл гаргах гээгүй түүхэн үнийг л хэлж байна. Бидний үг дээдс монголчууд маань бидний үг дээдс Монголын эзэнт гүрэн бол дэлхийд даян дэлхийд ноёлоод даян дэлхийг хуваагаад захирсан юм аа. За ийм ус үндэстэн бол тэр хаанаас чаагаад байхгүй. Германаас Солонгос хүртэл тийм биз? Нөгөөх нь юу? Багааз ойрох доорн Улаан тэнгисээс Шар тэнгис хүртэл, Номхон далай хүртэл гэсэн үг. Дундад Сибирээс Интикийн далай хүрсэн ийм том газар нутгийг монголчууд л ноёлж ирсэн. 150 жил шүү дараад нь. 150-аас 160 мянган цэргээр дэлхийг эзэлчихэд тэгээд дараад нь 150 жил оршин тогтносон уламжлаад ингээд захираад явсан энэ нууцыг өнөөдрийн ямарч гадаадын дотоодын түүхч судлаач нар бас олоход маш их бэрх байгаа хэцүү байгаа юм аа. Тийм болохоор харин би та бүгддээ хэлэхэд за Алтан орд яг ногоо баруун тишээгээ Трансильваныг тонож дээрэмдчихэд дараад нь Польш руу халтна гэд бодож исэн цаг үе байлаа. За Трансильван руу яагаад буцаад ингэж ирвээг бол мөнх төмрийн бодлогыг бол өөрөө одоо Алтан ордны эзэнт улсын бодлогыг бол хэрэгжүүлсэн. Гэхдээ нэг сони юм байна. Мөнх төмөр бол өөрийнх нь аваг ах нь байхгүй. Мөнх төмөр их алгуур байна гэд харин төрөмгий биш байна. Энэ ч маш хурдан зарилгаа буулгаад тушаалаа өгөөд явж явах хэвээр л мөнх төмөр өөртөө цэрэг өгцөн өөрөө тэр цэргээрээ бие дагаа яваад байгаа байхгүй. Мөнх төмрийн зарилгаар явж байгаа мөртлөө. Мөнх төмөрд эндүү алгуур байна. Яагаад алгуурлаад байгаа мэддэхгүй байна. Тийм болохоор зэрэг дараагийн ээлжинд Польштой очроо болохгүй байна. Польш руу халдчихж дараад нь Унгартай одоо Мажарын хаан тустай үзэлцэн. Мажарт шинэ хаан гарч чаад байгаа. 4-р Владислав гараад ирсэн. 4-р Владислав. Энэ Мажарын хаантал учраа очих юм бол цаана ариуран байгаа. Яагаад Болгар болон энэ Мажарт байсан тамаачийг эднэр хөөж явуулсан юм. Одоо тийхгүй. Жинхэнэ эзэд чинь бид нар бол дэлхийг захирж исэн их тэнгэр дээдсийн зарилгаар дахин захирахч болно. Тийм болохоор би одоо Унгарт Трансильванд одоо Урмины Трансильванд хүчээ зузаатгч байгаад цаашаага Болгарт халдна. Болгарыг Иштван удирдах байгаа. Харин Польш яг дараагийн ээлжинд тулчгаад байла. Ийхүү нагай цаашаага дорнд Европын орнуудыг жижигнүүлэх гэж байлаа. Дахиад Монголын нэр сүр цуу Европод өгөх энэ. Яг энэ үед 4-р Климент Ромын папаар сангагджээ. 4-р Климент бол бас л холын ухаантай бодлоготой мундаг хүн байсан. Тэгэхээр одоо католик шашинтны нэрийн өмнөөс яах ёстой вэ? 1270 онд 10-р Григори ямар бодлого явуулах нь байсан мэдэгдэхгүй байсан л да. Бизанттай болон Румын сэлжүүгтэй л найрамд харилцаатай бай гэж үзэжсэн. Гэвч дотроо ариун Ром болон Арагоныхонтойгоо ивийг хичээж исэн болохоос биш монголчууд тэр үед сургаггүй байсан юм. Хараахан ирээгүй байсан цаг. Харин энэ удаа 4-р Климент Ромын папаар сонгогдчиход байлаа. Энэ хүн Алтан ордны жанжин
Хаан хүн ногойтой одоо ямар бодлого, ямар дипломат харилцаа хийх вэ? Толгоогоо гашлах боллоо. Ватикан, Папын их өргөө гигэн ширээ тулсан. Ариун сэнтий тулсан. Гэгээ эцэг минь. Дорн зүгээс илжирлээ. Оруул. Гэгээ эцэг минь. Дорн зүгээс ямар мэдээ байна? Мажаруу дахин сэргижил байгаа л да. Нилээн бэхжчихэд байгаа. Полондын хаан чулч хаан тус ч гэсэн яг л адилхан сэргиж байгаа. Гэтэл Трансильванийн өрмөнчүүд хараахан нэгдсэн хаан тусаа гаргаж ирж амжаагүй байтал Андруугаас хойш нэгдсэн ус болгож чадаагүй байтал Трансильванд ногоо ороод ирлээ. Бат хааны дүү юу? Тийм ээ, Эх хондоо дүү. Тэр одоо бид нар дээр ирнэ. Трансильванд хүчээ зузаалцсан байгаа. Сэлжүгчүүд яаж байгаа юм? Сэлжүгчүүд зөвхөн өөрсдийнх нь нөмөр нөөлгөнд нь байгаа боловч тушаалыг нь ягшил биелүүлнэ. Сэлжүгчүүд Алтан ордоос болон Илханаас айж байгаа. Гэхдээ тэдний шүхэр дор байгаа. Ромын сэлжүгчүүд хэрвээ Алтан орд хэрвээ байхгүй болох юм бол, Илхан тус хэрвээ бас байхгүй болох юм бол Ромын сэлжүгчүүд хүчрхчээд биднэр дээр үрж ирнэ. Тэд нар бол монголчуудын халааг авахчд болохоос ш. Бид нартай бас энэ зэрэгцэхгүй. Тийм болохоор сэлжүгчүүдийг нилээн дараад байгаа Алтан ордны хаан хүн ногоотой харилцсан дээр. Энэ хүн инх таймж бодлогыг хэрэгжүүлэх бол их эцэг минь мэдгүй. Ногоо бол маш түрэмгий хүн. Константинополийн патриарх ямар бодолтой байгаа юм? Ногоог дэмжиж байгаа. Бизантийн хаан Михаил Палеолио юу болсон? Ногоод өөрийнхөө охин өгч гисэн шүү дээ. Тэгэхээр энэ төр чи худургийн харилцаатай болцсон. Үнэн алдартнууд тэгээд одоо бас бидний эсрэг зогсгуулж таарж байна уу? Тийм ээ гиген эцэг минь. Үнэн алдартнууд Алтан ордны болон Илхан тулсын нөмөр нөөлгөөр бидний эсрэг зогсгуулчиход байна. Илханд хэн байгаа юм бэ? Ямар хамаатай юм? Илханд бас нэг охин өгч гисэн шүү дээ. Нэг охиноо Алтан ордны хаан хүн ногоод өгөөд нөгөө охиноо Илхан абагаад өгч гисэн шүү дээ. Тэгэхээр Константинополь буюу Бизант Алтан орд мөн Илхан тулсын хооронд төвийг сахичаад байна. Чи баг худургийн харилцаа үсгэжлээ шүү, тэ? Харин ганцхан мамлюк лиднус эсрэг. Мамлюк гэхдээ Алтан ордтой нийлээд одоо Алтан ордны хаан ширээнд цууцсан байгаа мөнх төмөр мамлюкийг дэмжихгүй болчиход байна. Мамлюк ганцаардж байгаа. Мамлюкийг хэн удирдах байгаа вүлээ? Султан Байбараас. Тэр яах вэ? Олон жилийн өмнө айн жалуутад Монголыг бол нэг тогтоож исэн. Гэхдээ нэг цэргийн корпусын мөргөлдөл болсон. Одоо монголчууд хойд хажлаа бүгднгийн цэгцэлчээд ирж байна. Гэгийн эцэг минь одоо яах вэ? Поланд болон Мажар бүгд аюулд орно. Олон жилийн өмнө яаж сандарч ирснээ бүгд санаж байгаа үсттэй. Бид нар ийм амархан мартна гэж байхгүй. Марко Поло мөн Вильгельм Рубрук Карпинерийн бүтээл. Марко Поло ч яах вэ? Одоо болт сургаггүй л байна. Тэр дорн зүгийн хаан тус руу явсан. Одоо болт сургаггүй. Тэр хүн ер нь амьд уу өгцнүүд мэдэхгүй байна. Тэгээд ч тэр бол ямар ч элчийн зарилгыг аваагүй. Миний зарилгыг аваагүй. Венец болон Женов альва нэгэн бүгд найрамд улсын зарилгыг ч аваагүй. Ариун Ромын зарилгыг ч аваагүй шүү дээ. Зүгээр дураараа л аялсан. Марко Полог орх. Рубрук болон Карпини маш их мэдээлэл үлдээсэн. Мөн Андгаде Лонгжумо ч гэсэн үлдээжсэн. Одоо тэгтэл Алтан ордныхан бид нар дээр ирж байгаа юм. Тийм ээ. Алтан ордныхан тэд нар Карпатыг давтсан. Трансильванд байгаа. Одоо тэд нар Поландд тун утгагүй Поланд болон Мажар руу зэрэг давталгаа хийх гээд байна. Мажарыг хэн удирдах байгаа вэ? 4-р Владислав. Тэр бол Байлан хаан шиг дипломат бодлого явуулдаг хүн биш.
Тэр бол бас төрөмгийн зантай. Владиславыг нилээн дэмжээд өгвөл яах вэ? Тэд нар Нестроянууд бидний үгийг ирхэвч сонсох байлгүй. Гигэн эцэг минь ямар ч л байсан Европ дахиад л монголчуудын аюултай байдал руу орох гээд байна. Энэ талаар би нэг шийдвэр гаргана. Таны шийдвэр төргөн тусмаа сайн байна. Гигэн эцэг минь. Маш сайн мэдж байна. Мажар болон Поландтай харилцаагаа сайжруулах хэрэгтэй байна. Болж игэл Алтан ордтой харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Тэдний талаар хангалттай баримт бидэнд бас байгаа. Өшөө судалгаагаа явуулнаа. Ямар ч лсэн энэ талыг энэ асуудал дээр би шийдэх болно. Ромын пап 4-р Климент ийм шийдвэр гаргажээ. Ийм байгаа юм. Гүйг хаанаас Ромын пап дэлгэсэн захидал махлах гэдэг байгаа шүү дээ. За ингээ өөр юм байхгүй гэсэн бол байхгүй. Хөөе мөн хаанаас тэр 9-р Луид явуулсан захидал байгаа. Эммануэл Макрон Монголд айлчлахтаа авчраагүй шүү дээ. Парисын Луврын музейд ямар их захидал хаадуудын хоорондох ялмаа харилцаа байсан одоо чиптери яриан дээр гарч эхэлнэ. Зүгээр л Ватиканд байгаа тэр нэг гүйг ханаас Ромын пап дэлгэсэн захидлыг л пап Монголд айлчлахтаа аваад ирсэн шүү дээ. Европт өөр дипломат харилцаа байгааг зөвхөн паптаа л харилцаж ирсэн гэсэн ойлголт байна. За уучлаарай. Францтай харилцаа хийж исэн шүү. Гован Филипптэй. Тэ, Гован Филипптэй хийж исэн. За, Францын хаан ширээнд одоо Гов сайхан Филипп бол байгаа. За, яг энэ үед яаж ийн? Европ руу ногоо ирэх гээд байна. Ил хаан тус энэ үед яг ямар байдалтай байва? Алтан орд Европыг одоо бужигнуулах гад Трансильванд хүчээ сэлбэж исэн яг энэ цагт Ил хаан тус. Монголын Ил хаан тус. За, Тулуу эзний 3 дугаар хүү Хүлээгүү хааны байгуулсан Ил хаан тус. За энэ Хүлээгүү хаан 1265 онд Тэнгэрт хальсны дараа түүний хүү одоо Хүлээгүү хаан болон 9 хатнаас төрсөн Абгаа хаан хүү эцгийн оронд хаан ширээнд суусан байна. Юу Хүлээгүү хааны ач юу? Үгүй хүүн. Хүлээгүү чинь Тогос гэдэг хатантай буюу Дохус хатантай. Яг гигэн Константин ариун Еленатай зөөрлж исэн шүү дээ. Яг шин Дохус хатнаас төрсэн хүүхдийг болгоогүй юм байна. Одоо олон хаттай олон хүүхдтэй хүн чинь шилж байгаа л энийг л болгоё л гэдэг байлгүй дээ. Нэг хат нэг хүүтэй байхгүй шүү дээ энэ хаад чинь. Тэгэхээр өөрийнхөө 9 хатнаас төрсэн буюу 2 дахь 3 дахь хатнаас нь төрсэн 9 үзэгсэлэнт 9 гэдэг. 9 хатнаасаа төрсэн Абагааг хаан ширээнд суулгасан байна. За, Абага бол мэдээж яриаг бол Персийн хаан ширээнд одоо гараад ирлээ шүү дээ. Персид захирж исэн Монголын 2 дугаар хаан Абага. Абага болохоор зэрэг Булган гэдэг хатантай, тэгээд Радишах гэдэг Перс хатантай. За, яг ингэж байжсэн чинь Мария Палагина гэдэг Бизантийн хаан Михаил Палеолог өөрийнхөө охин огцсон. Бас нэг одоо нэг гүнжээ өгч гисэн. Тэгэхээр Бизантийн хаантай худ урагтай гэсэн үг. За тэгж бол Катимиш гэд бас нэг Перс хатантай, Игечи, Нуктал гэдэг юм хатантай. За ийм байгаа юм. Персийг эзэлсэн. Одоо Персийн мисүүдийг авч суух уу? Тэг штэ. Одоо яах юм штэ тийм. Ер нь ямар ч улсын хаа ер нь тийм л байдаг шүү дээ. Үгүй ер нь тийм. Энэ Оросд манай энэ Алтан ордныхан байна шүү дээ, тий? Хаан ширээнд суулаа. Энэ Украин болон одоо Киев, Новгород, Москва энэ одоо энэ бүх энэ дорнод Словакийн хамгийн хөөрх охиныг авч суух уу? Үгүй би заавал өстой нэрэ ориг Монголтойгоо суuna гэдэг одоо тал нутгаас одоо хатан татаад байлтай биш. Яг болов болгол. Гэтэ тэндээ суугаа захиалчгаар чинь зэрэг тентхийн үзэсгэлэнт хүүхнүүдийг л авч суун штэ. Гэтэ жирийн биш үнэдэг мундаг язгуур ухсааны гүнжнэрийг авч суун штэ. Гэхдээ ийгнүз. Тэгэхээр чинь зэрэг энэ бол байдаг асуудал. Ийм болохоор Персид ноёлж исэн хаадууд яг л адилхан Персийн гүнжнэрийг авч суух нь тодорхой байлаа. Бизантийн хаан Константинопол, одоогийн Туркийн нийслэл Стамбул хот, Бизант,
Эзэн хаан Михаил Палилио. За одоо мамлюкчууд Алтан ордны дэмжлэгээ авахаа болсон. Мөнх төмөр мамлюкийг дэмжихээ болсон байна. Тэгэхээр зэрэг мамлюкууд бие даахаас өөр арга байхгүй. Мамлюкууд бол одоо яах вэ? Сирд төвлөрчөхөд байгаа юм. Тийм учраас хүлээгүү Илхан хүлээгүүгийн хүү хаан ширээнд суусан Абга надаас мамлюкчуудаас Сирийг чөлөөлье, Дамаскийг авъя гэсэн санал ирүүлсэн байна. Хэрвээ үгүй гэж татгалцах юм бол Алтан ордоо муудалцахаасаа илүү над руу ирэх гээд байгаа. Тийм болохоор би түүнтэй Ходоргийн холбоо тогтооё гэж ботсон болохоор өөрийнхөө охиноо өгсөн юм. Тийм болохоор хүлээгүү хааны хүү Абга яг юу хүснэ түүнийг би гаргахаас өөр аргагүй болно. Гэхдээ Алтан орд ямар бодолтой байгааг нь мэддэхгүй байна. Алтан орд одоогоор Трансилван, Өрмөнд барьчихад байна. Одоо би Абгатай гэрээ хийхээс өөр арга байхгүй боллоо. Ер нь загалмайтны 9 дугаар аян дайныг хийнэ гэж өмнөх пап яриад байсан. Энэ өмнөх папын бодлого 10 дугаар Григори ямар бодлоготой байсан бэ гэвэл монголчуудын хүчийг ашиглаж байгаад загалмайтны 9 дугаар аян дайныг хийнэ гэж бодоод байсан юм. Энэ загалмайтны 9 дугаар дан одоо бараг биелэл олгож төглөө шүү. Хүлээгүү бол хамгийн түрүүнд зөвшөөрж мэдхээр байна. Тийм болохоор зэрэг Абга зөвшөөрч мэдхээр. Тий, Абга зөвшөөрч мэдхээр байна. Тийм болохоор зэрэг миний охин Мария Палагинаг их патриарх, үнэн алдартны шашны тэргүүн патриарх Эдхимос чи Абгад аваачиж өг өөрийн биеэр. Түүний инжиг аваачиж өг. Ингэснээрээ бид нар Илхан Абгатай инх тайвантай байх болно. Ойлголоо. Хаант минь. За, патриарх нь нэг номерын шашны тэргүүн биш үү? Үнэн алдартны тэргүүнийг патриарх гин, католикийн тэргүүнийг пап гин. Нэг номерын ортодоксын нэг номерын тэргүүн инжиг нь бариад нэг Мария Палигинагийн инжиг нь бариад араас нь очиж байгаа байхгүй. Абгаад очиж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Бизантийн хаан Михаил Палилио тантай хамт шүү. Ямар нэгэн болох юм бол шууд сэргэлэн гэж хэлсэн шүү. За энийг Абгаад хэлсэн байна. Абгагийн үед бол ер нь зоосон дээр бүр одоо зоос цутгажсэн. Абгагийн үед Илхант улсын үеийн зоос цутгалт мотгалт гэдэг ингээ болсон. Гэхдээ энэ зоосон дээр нэг сонин. Христийн загалмайг ингээд дүрслээд сүлдэн дээр нь дүрслээд ард нь ингээд Христийн загалмайг дүрсэлчээд яг доор нь эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс гэдгийг арабаар сэлчихсэн. Ийм зоос цутгажсэн байна. Яйгуу сони юм болж байгаа. Сони юм энэ одоо энэ исламын бүр үүрэнд буюу дошин дээр ийм юм хийгээд байгаа шүү энэ Абгач нь. Нөгөөх нь Христийн үүр дошин дээр исламын шашин дэлгэрүүлээд байгаа. Энийг иймний байр шалгадаад ах шиг байна. Алтан орд чинь исламыг дэмжиж байгаа шүү дээ. Яагаад дэмждгийг би хэлсэн шүү дээ. Хэрвээ санаж байгаа бол мамлюкхаас яахад байна. Би өөрийнх нь заграанд орсон цэргүүд нь шүү дээ тий. Полов, Коман, Алан одоо энэ Кипчак Коман гэсэн үндэстнүүд нь шүү дээ. Дайн болох юм бол Алтан ордны хааны дуудлагаар хуржиж цэрэг авчиж ирдэ. Тэд нар чинь үндэсний олгохыг бүрдүүлдэг. Тэд нар чинь ислам шашинтай байхгүй. Тэгэхээр бүгднгийн Христийг нь дэмжих юм бол нөгөө исламчуудаасаа зай авчих гэнэ юм болохоор зэрэг өөрийг нь дэмжиж байгаа үндэсний олонхын шашныг л дэмжсэн байхгүй. Тэгээд Алтан орд хэдийгээр Европ загалмайтны төв дээр байгаа ч гэсэн исламын шашинтай хаадтай болох гээд байгаа шалтгаан чинь эндээ. Гэтэл Абга гэж нэг юм исламын яг дошин дээр ирчээд
Нөгөө шүтдэг шашныг нь гөөмөн сайхан дарва. Манай экстэц одоо яагаад ч юм хийгээд байгаа юм бүү мэд. Одоо Ил хааны үеийн Зоос энэ Чингис хааны музейдээ байдаг шүү дээ тань. Тий. Үзэгч бас тийш очиж үзээд энийг бас өөрсдөө харуул их. Гэтэ яг таны ярьсан тэр юутай Зоосыг би бол хараагүй юм шиг байна. Гүн байгаа нэг зургийн хүртэл байдээ. Би анзаараагүй бах тэгвэл. Тэр үзэгчд маань бас очиод анзаарахгүй юм байна л та. Тий, анзаар. Яг Ил хаан тус бол христийн шашныг дэмжиж исэн тийм сони юм. Исламын үүрэн дээр ирчээд унган нутаг гэрд нь орж ирчээд хаанчилж байгаа мөртлөө яагаад ч юм бэ өөрсдийнхний шашныг нь жоохон одоо хэцүүдүүлж байх шиг байна. Абга өөрөө Табриз рүү нэхнийслээ шилжүүлсэн байна. Тебриз. За энэ Тебриз бол Ил хаан тусын нийслэл болсон. Ил хаан тус чинь одоогийн Иран, Ирак тэгээд энэ Сир одоохондоо арай ороогүй байгаа тийм. Арай ороогүй байгаа. За тэгээд энэ Афганистаны баруун хэсэг биш Афганистан тэр чигээр орно. Афганистаны хэсэг нь орно. Пакистаны баруун хэсэг ч гэдэг үлээ. Ингээд аюу Персийг эзэлсэн маш том газар нутаг байгаа. За тэгэхэр чин зэрэг Абгагийн үед одоо бас ингэж зоос сутгаж ирсэн байна. Абга Будда болон христийн шашинд талтай. Харин исламын эсрэг тууштай зогсоод байдаг ядаргаатай зантай байлаа. Болохгүй. Хүний нутаг дээр ирчээд үзэл санааг нь бити хороо өвгдээ эцсий чинь сургаал байна их засаг байна штэ Абга минь яач явта. Яагаад ч юм бэ исламчуудыг их хоригд оргилдог ийм хүн байжээ. За ер нь тэгээд исламуудыг шууд хүчээр өөр шашинд оруулна гэсэн зарлиг гаргана. Ингээд исламуудыг хавчиж эхэлж ирсэн. Ийм ширүүн бодлогыг Абга явуулаад байгаа юм. Ингэснээрээ өөрийнхөө мэдэлд орцсон Перс үндэстний дунд шашны хагаралдаан үүсэх магадлалтай бочих гээд байлаа. Харин энэ хагаралдаан нь гаднаас зөрчилдөөд байгаа мамлюхтай муудалцахад хамгийн том өгөөш болох нь тодорхой. Абга үүнийг хараахан ойлгохгүй байлаа. Ил хаан Абга. За Ил хаан гэдэг чинь ислам хэлээр одоо Кувейт улсыг Кувейт зүгээр одоо юу испани хэл дээр биш араб хэлэн дээр гэж махад марав гэд ингээд яриад байгаа юм. Энэ зүгээр англи хэлний D артикл юм шиг байна. Зүгээр Ил хаанд гэдэг чинь хамгийн сайхан буюу хамгийн үзэсгэлэнт эсвэл хамгийн хүчрэх хаан тусал гэсэн үг. Нэг араб нэр одоо перс нэр багхгүй араб ислам нэр одоо Кувейт Марав одоо энэ араб хэлний нэг D артикл тэгэхээр Ил хаанд гэдэг чинь Дехант гэсэн утгатай зүгээр хаант энэ юу гэсэн үг вэ? Хүчрэх сайхан хаан тусал гэсэн утгатай. Тэгж тайлбарлаад байна. Илийн голоор нутаглаад гомч чинь Шинжаанд байгаа илийн гол яахаараа перст хамаарагддаг байна. Зарим хүмүүс тэгж яриад байна. Үгүй илийн хөндийд яг хөө энэ чинь илийн хөндий гэж бол байдаг. Гэхдээ илийн хөндий перс хүртэл тэгж сондогдно гэж яриач үгүй юм. Зүгээр Ил хаан гэдэг чинь тийм л утгатай нэр юм аа. Персэд одоо захирж байсан. За энэ Ил хаан тулсыг захирж байсан энэ Абга яагаад ч юм бэ исламчуудаа хавчиж исэн. За ер нь бол 1267 онд Бэрх Алтан ордны хаан Бэрх Насвартал Алтан ордтой бол дайн хийгээд ирсэн юм. Энэ хоёр хоорондоо хүлээгүй Бэрх хоёрын хоорондох дайн. Гэтэл Бэрх Насвараад мөнх төмөр хаан ширээнд суудсан байгаа. Хүлээгүй Насвараад хүүн хаан ширээнд суудсан байгаа. Мөнх төмөр Абга хоёрын хоорондох зөрчил одоо байхгүй. Мөнх төмөр ч гэсэн Монголтойгоо зөрчилдөхгүй гэж тийм одоо шаардлага тавьсан. Ер нь их холын бодлоготой боловч зөв бодлоготой боловч өөрөө их алгуур хаан байж л дээ. Нэг юм тэрхийнсэн гэд хүсэл биелчгээрээ ханчдаг хүн байдэн штэ. Мөнх төмөр жоохон тиймэрхүү бодолтой байсан юм шиг байгаа. Харин 1270 онд Цагаадаан хаан тулсын хаан Баракта бол Херат хот одоогийн Афганистаны Херат хотын төлөө байлдаж исэн үнэн. Энэ хүлээгүүг чинь энэ тэнд байлдаад исэн штэ нэг сони юм. Абга бол 1270 онд Цагаадаан хаан тустай бол байлдсан. Херат хотыг өгөөгүй. Баракт өгөөгүй. Ингээд Цагаадаан Баракийн цэргүүдийг бут цогчоод
Хиратад бэхлэлтэй одоо бэхэлчээд байж итэл хайдуу хурж ирээд брак дуу хоёрыг ачаад далмитлэн зод хайцнаас болж энэ цагаадаа усаас дорн зүгээс ирэх аюул нь хараахан намжчаад байсан цаг байлаа. Тэгэхгүй бол ядаргаатай мамлюгч баруун талаас нь хурж ирээл хойноос нь алтан ордж ирээл зүүн талаас нь цагаадаа усж ирээл дунд нь гурвын дунд давшуулсан гурван нөхөртөө зэрэг гурван фронтод байлддаг ийм хэцүү байдалд бол ил хаанд бол бас байсан юм. Тэгэхэр чин зэрэг бас энэ зогсчоод байна гэсэн үг. Нэмж хэлээ. Дэлхийн түүхэнд хоёр фронтод гал нээснээр бол ер нь бол манай ус ялагдсан. Герман ус дэлхийн 1-р данд 2 фронтод байлдсан. Тийм учраас ялагдсан. Дэлхийн 2-р данд 2 фронтод байлдсан болохоор ялагдсан ч гэдэм үү. Сталин 2 фронтод байлдахгүй тулд аль нэгийг нэг тайван тогтоохын төлөө бүгдийг зүтгэж байлаа гэж ярьдаг юм. Дэлхийн маш олон газар нутаг дэлхийн тийм ээ 3 төв дээр тийм ээ одоо Евразийн газар нутаг дээр бүх фронтод байлцсан тэгээд дандаа ялалт байгуулж исэн Монгол шиг бас бол байхгүй шүү. Бас энийг бас хэлчихье. Уулын та ингээд факт яриад тах юм. Заримдаа ингээд сонсохоор нэг Монгол центризм яриад байгаа шиг. Үгүй Монгол центризм биш ээ. Факт яриад байна. Энэ яг бодит үний юм аа. Тэрнээс ш би нэг Монгол номер 1 гэж өвчлүүлэх гээгүй маа. Зүгээр бас энийг бас давхар хэлчихье. Энэ тэнд одоо фронтод байлдаж исэн. Гэхдээ гурван талаасаа пойлдуулсан ч гэсэн ил хаан тус оршин тогтноод байсныг бодоход монголчууд бас ер нь хоорондоо үзэж байгаа ч гэсэн хүчин бас барагдах болоогүй л байсан байлаа. За харин яг энэ үед 1267-оос 1268 оны хооронд ил хаан Абга Ромын пап 4-р Климент рүү харилцаа тогтооё гэж бодож байлаа. Табриз ил хаан Абгагийн ордон. Агуу хаан та Бизанттай энхийн гэрээтэй боллоо. Алтан ортоо ч гэсэн. Одоо ганц бидний дайсан бол Мамлюк болоод байна. Мамлюкийг бүр мөсөн бут сохихын тулд бид нэр эхлээд Сир рүү орох хэрэгтэй. Ефрат мөрнийг Мамлюкуудад алдснаас хойш удаан хугацаа өнгөрч байгаа шүү. Таны эцэг бүр Улаан тэнгис хүртэл давшиж байсан. Харин энэ удаа бид нар Ефратыг тэгэр мөрнөөр л хэлж байна. Энэ зүгөө шадар минь. Рушид. Рихадус. Та нар бүгдээрээ миний шадрууд. Би Мамлюкийг бут цогхохын тулд Алтан ордоос дэмжлэг авъя гэж ботсон боловч Алтан орд Мамлюктаач тулалдахгүй. Харин надтаач тулалдахгүй. Мамлюк бит хоёрын хооронд асуудал үүсэх юм бол дундуур орохгүй гэж яриад байна. Тиймээс би Ромын шинээр сонгогдсон пап лам 4-р Клименттэй харилцаа тогтоомоор байна. Ромын пап надад тусалнаа гэх юм болвол Бизантийн хааны цэргүүд мөн Ромын папын зарилгаар Франк Англиас ч цэрэг ирнэ. Ариун Ромыг орхих. Ариун Ром бол тусдаа. Конрад арай өөр бодолтой байгаа биз. Ариун Ромын тэр Фредрихийн хүү Конрад удаан Ариун Ромыг захирч байгаа. Тийм ээ тийм. Конрадын асуудал бол тэндээ юм баг үз. Тэр бол паптайгаа угийн зөрчилддөг хүн юм. Би Климент рүү элч товтломоор байна. 1268 Ромын пап Ватикан дээр одоо Ромын пап дээр элч ирлээ. Ватикан гигэншрэт болсон. Ариун синтид болсон. Хүлээгүй хааны хүү Абга ил хаан болсон. Ил хаан Абгаагаас элч ирлээ. Гигэн эцэг минь. Орвол. Манай хаан намайг явууллаа. Юу гэж хэлж байна? Мамлюкийг бут сохид бүх загалмайтнуудыг тус болооч. Загалмайтны унган нутаг Иерусалимыг хамтдаа аваад захиръя гэж ил хаан Абга хүсэлт илгээж байна.
Цагалмайтны 9 дугаар аяндаа болохоосоор аргагүй болцоод л байгаа юм байна. Ойлголоо. Одоо яах вэ? За би сайн бодъё. Дэмжсэн зүг баха. Элчиг амра. Францын хаант ус буюу Франкийн хаант ус, Парис хот. Эзэн хаан 4-р сайхан Филиппийн ордон. Парис хотод нэгэлж иржээ. Хаантан минь. Дорн зүгээс илжирлээ. Хинээс вэ? Эл хаан Абгаагаас. Оруул. Би эзэн Чингис хааны ач хүү. Мөн түүний хүү болоход эзэн Чингис хааны тач хүү. Ил хаан Абгаагийн илж байна. Эрхэм дээдс Го Филипп та бидэнд тус олно. Яагаад надад хандж байгаа вүлээ? Пап ламд ч гэсэн хандж байгаа. Пап лам 4-р километр арай холын бодолтой хүн гэдгийг Ил хаан Абгаа мэдж байгаа болохоор түүнтэй дипломат харилцаа тогтоож илж төлөөлөгч явуулан загтал солилцож байгаа. Тантай ч гэсэн мөн адил дипломат харилцаа тогтоохыг хүсэж байна. Олон жилийн өмнө их хаан мөнхийн үед таны өмнөх хаан, таны төрсөн ах 9-р Луи хар хорим руу илж төлөөлөгч явуулж ирсэн. Удаа дараа 3-4 илж явуулж ирснийг дахин сануулсугаа хэмээн намайг явууллаа. Францын эзэн хаан Төмөрван сайхан Филипп. Би тэгвэл Ил хаан Абгаад ямар тусалцаа хамтын нөхөрлөлийн үргийг гүйцэтгэх вэ? Мамлюкуудыг бод цохихын тулд цэрэгээ оруулаач. Тэнд багааз ойрхт орондод мамлюкчуд хүчрхчээд байна. Ойлголоо. Би тэгэхээр цэрэг явуулах ёстой болж таарах нэ. Ил хаан Абгаатай найрамдалт харилцаатай байгаа нь миний хувьд бол маш сайхан ад завшаа юм гэж дамжуулаарай. Харин Английн хаан ямар бодолтой байгаа болоо. Сайн мэдэхгүй байна. Лондон Английн хаант ус эзэн хаан 1-р Эдвардын ордон. Англичууд энэ хүнийг Ланглед Эдвард буюу урт хөлт гэж нэрлэнэ. Харин Шотландууд энэ хүнийг Longshanks буюу урт шилбэт гэж нэрлэнэ. Хар залуугаасаа Сидоны вант ус болон Загалмайтны 6-р аяндаа 7-р аяндаа оролцож байгаад эргээд хаан ширээнд ёстой жинхэнэ хал үзэж халуун чулуун долоож мөн халуун тогоонд нь хар залуугаасаа буцалж байгаад Английн хаан ширээнд суучихсан хүн бол Эдвард Ланглед байжээ. Ил хаан Абгаан илч яг энэ үед Лондонд ирсэн байна. Түүнийг оруул. Би олон жилийн өмнө Палестинд байлдаж байхдаа хараахан олзлогдоогүй. Акад арай гэж нэг бүтэн жил гаруй нуугдж билээ. Гэтэл хүлээгүй яагаад ч юм бэ цагтаа ирээгүй дээ. Тэр үед би ч залуу байж. Тэр үед манай хүлээгүй хаан өөрийн үеэл бэрх хаантай муудалцаад завгүй байсан болол та. Ямар ч байсан хүлээгүй хааны хүү Абгаа, Ил хаан Абгааг би төлөөлөн ирэхдээ Мамлюкийн эсрэг тулалдъя. Холбоотон болёо гэдгийг л хэлж байна. Ил хаан Абгаагаас Английн хаан урт хөлт 1-р Эдвардад бичиг солилцчихсэн захидал Лондонд одоо хадгалагдчихэд шүү. Би бас дахиад хэлчихье. Манай энэ өвөг дээдэс Монголын эзэнт гүрний үед маш их дипломат харилцаа солилцчихсэн шүү. Дан ганц паптай харилцаагүй шүү. Тэгээ тэр нь зөвхөн нэг захиа биш шүү дээ. 3 хэлээр бичнэ. Нэг захиагаа персээр бичнэ, монголоор бичнэ, тухайн улсын хэлээр бичнэ. Тэрийгээ тулгана, тэгээ явуулна гэхээр Табризэд копи үлдээд Лондонд копи үлдэх хэвээр. Табризэд копи үлдээд Парид одоо Парист копи үлдэх хэвээр байхгүй. Табризэд копи үлдээд их хувь нь үлддэг ч юм уу. Ватиканд копи үлдэнэ.
Ватикан болон Парис, мөн Лондон. За бүр нарийн ярих юм бол одоо бүр цааштай Будапешт. Тийм биз? Ямар их захидал солилцчихсэн гэж бодноо. Дипломат харилцаа. Бонифац эднэр одоо ингэ цаашаа нилээ болно. Энэ дипломат харилцаа 13 дугаар зууны үеийн дипломат харилцаа гэдэг чинь бас Монголын эзэнт гүрэн бол агуу хөгжүүлж исэн цаг байлаа. За ойлголоо. За ингээд Английн хаан яаж ийн? Элчийг нь хүлээгээд авчлаа штэ. Тэгж байна. Одоо Мамлюк руу цэрэг оруулах, туслах, эс туслахаа шийдэх гээд байлаа. За Гэхдээ Английн хаанд нэг асуудал гарна. 1280 онд энэ хаан ширээнд суун Шотландад бослог гарчих гад болж өгөхгүй байсан цаг байлаа. Өөрөө дотроо хэцүү. Ирландуудыг арай гэж барина, Шотландууд тэнцвэргүй байсан цаг. Яг энэ үед хаан ширээнд суудсан одоо Эдвард Ланглейдд дотоодын асуудал бас хэцүү байсан цаг байлаа. За баярлалаа. За манайх үзэгчтэй манай нэвтрүүлгийн цаг дуслаа. За бэлгүн багштай энэ хүрээд маш их сонирхолтой төв ярьж өгж байгаа танд маш их баярлалаа. За ингээд эрхэм үзэгчтэй биднийг дэмжиж лайк, шеэр, subscribe заавал дараарай. За мөн энэ доор байгаа donation-д энэ бяцхан сэтгэлийн тусыг одоо энэ дэмжлэгийг та бүгд маань илгээж өгөөрэй гэж сэтгэлээс өсөж байна. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөө. Дараагийн дугаараар хэрэг уулзлаа. Баяртай.